эрүүл мэндийн салбарын одоо үүссэн нөхцөл байдал энэ цахилгаан менингит гэж бид ярьдаг нийслэлийн баян гол дүүрэг, баян зүрх дүүрэг, наллах дүүрэг тохиолдлууд гарсан. За одоогоор бол бас тамлалт судалгааны ажлууд хийгдэж байна. Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжлийн байгууллагууд тэр дундаа халдвар төвчөн судлалын үндэсний төвөөс тасралтгүй тамлалт судалгааг хийж зохих одоо арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Улсын онцгой комиссийн шуурхай штаб, мөн одоо эрүүл мэндийн шуурхай штаб шаардлагатай зохион байгуулалтыг хийж ажиллаж байна. Мөн одоо энэ чиглэлийн шинжилгээ онцлогоонуудын ажлыг эрчимжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар одоо бас тархалт тодорхой хэмжээнд хязгаарлагдж байгаа гэж байгаа боловч цаашдаа нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлэх ялангуяа өртсөн сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх шаардлага бий. Энд бид бас тайвшрах одоо тийм боломж байхгүй. Харамсалтайгаар 3 настай нэг хүүхэд одоо өвчлсөн байсан, амь насаа алдсан. За одоо эмчлэгдэж байсан нэг хүүхэд эмнэлгээс гарсан. Зарим одоо шинжилгээнүүдийн ялангуяа энэ вирусын нянгийн их үүсвэрийг тогтоох зорилгоор солонгосын лабораториудад шинжилгээнүүдийг өгч явуулсан байгаа. Хариуг нь хүлээж байгаа. За одоо байгаа энэ шинж тэмдгүүдээр тулгуурлаж цааш нь ямар төрлийн вакцинуудыг хэрэглэхийн шинээр одоо их үүсвэр гарал үүслэн тодорхой болсон тохиолдолд ямар төрлийн ямар типийн одоо вирус энд байгаа гэдгээ тодорхойлсны дараа бол одоо дараагийн шатны арга хэмжээнүүдээ авна гэдэг эрүүл мэндийн байгууллагын манай мэрэгжлийн хүмүүсийн одоо дүгнэлтүүд гараад явж байгаа. Цаашдаа шаардлагатай бүх зохион байгуулалтыг хийхээс гадна энэ өртсөн сэргийлэх чиглэлээр бүх одоо аймаг орон нутаг, сум дүүрэг, нийслэл одоо дүүргийн хэмжээнд зохион байгуулалтуудыг хийхэд тодорхой үүрэг даалгавруудыг өгч байна. Засгийн газраас бас одоо энэ чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг цааш нь үргэлжлүүлж авах асуудлууд дээр бас танилцуулга хийлээ. Ингээд энэ чиглэлээр бас улсын онцгой комисс, шуурхай штаб, ажлын хэсэг хуралдаж ийм мэргэжлийн хангалт нийлүүлэлтийг бас одоо нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн татан авалтыг хийх, эрүүл мэндийн байгууллагуудынхаа бааз суурийг бас бэхжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа.